Гадаад харилцааны яам өнгөрсөн 7 хоногт товчтой нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт гадаад харилцааны яамны хувьд олон ажил хэргийн уулзалт, үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ, ерөнхий сайд оюун эрдэнэ болон гадаад харилцааны яамны удирдлагууд, гадаадд байгаа 100 гаруй монгол иргэдтэй захим уулзалт хийсэн гэд олон үйл явдалтай өдрүүд байлаа. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнийн санаачлагаар хэлийн чандад сурч ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөлтөй захим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ерөнхий сайд оюун эрдэнэ, гадаад харилцааны сайд Бацэцэг болон гадаад харилцааны яамны удирдлагууд холбогдох албаны хүмүүс, олон нийтийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Ерөнхий сайд оюун эрдэнэний тэргүүлсэн засгийн газар дэлхийн нийтийг хамарсан цар тахлын амаргүй хүн сорилттой тулгарсан бөгөөд үүрэгт ажилдаа орсон даруйда гадаад харилцааны яамнаас эрүүл мэндийн дипломат үйл ажиллагааны дэмжлэг туслалцаатаагаар иргэдэн вакцинд хамруулах, гадаадд гацсан иргэдээ татан авах гээд олон асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь ихээхэн үр дүнд хүрээд байгаа гэдгийг гадаад харилцааны сайд Бацэцэг уулзалтын эхэнд онцолсон юм. За цар тахлын хүнд үед гадаадтайгаа иргэдийн эрх ашигыг хамгаалах, ялангуяа санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд туслах хүрээнд гадаад харилцааны яамнаас нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын шилжилт төлөвлөгөөний байгууллагатай идэвхтэй хамтран ажилласан. За бид нар энэ дэлгэцэн дээр байгаа юм гурвалсан харилцаа энэ өнгөрсөн 2020 оны 1 сараас эхлээд өнөөдөр 5 сарын байдлаар жил хагасын хугацаанд нийтдээ бол 941 иргэнийг бид нэр 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлж эх орондоо авчирсан. За эдгээр иргэд бол нэлээд хүнд байдалд орсон иргэд байсан. За энд бол гадаад яам дээр байдаг иргэдэд туслах сан гэж байдаг. За тэр бол маш бага төсөвтэй учраас их цөөхөн хүнд тусалсан. За энд энэ гол хандивлагчид нь Их Британи, Чех, Европын холбоо, за нэгдсэн үндэсний байгууллагын ковидын эсрэг сан зэрэг байгууллагуудаас хандивар бүрддэг Нүбе олон улсын шилжилт төлөвлөгөөний байгууллагаас бол 3.4 тэрбум төгрөгийг бидэнд бол тусламжаар өгсөн. За 2021 онд бид нар 141 иргэнд 198 сая төгрөгийн тусламжийг бол үзүүлсэн. Хэлийн чандад байгаа монголчууд маань хэрхэн аж төрж байгаа, тэдний тохиолддог хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар харилцан нээлттэй ярилцсан, асуудал гарц гаргалгаа шийдэлд хүрэх үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна хэмээн ерөнхий сайд оюун эрдэнэ энэ үеэр хэллээ. Олон нарийн мэргэжлийн гадаадд сурч боловсрсон залуучуудыг би бас засгийн газарт урьж ажиллуулж байгаа. Одоо цаашдаа ч гэсэн энэ бодлого маань бас үргэлжлэх ёстой гэж бодож байгаа. Яг л энэ бол монголчууд бид нар угаасаа хүн амын хувьд цөөхөн. Тийм учраас бидэнд байгаа нөөц боломж гэдэг бол бас хязгаарлагдмал. Тийм учраас аль болохоор гадаад байгаа иргэдийнхээ идэвхийг сайжруулж чадвал аль болохоор Монгол улсын эдийн засаг, нийгэм, улс төр засаглалын харилцаанд гадаад байгаа монголчуудынхаа боломжийг ашиглаж чадвал энэ үл өөрөө Монгол улсын боломж бас Монгол улсын хувьд илүү тийм оюунлаг хөрөнгө оруулалт болно гэж боддог. Тэрээр засгийн газрын шийдвэр, бодлого үйл ажиллагаа хийж хэрэгжүүлэхээр зорж байгаа ажлын талаар мөн мэдээлэл өгсөн юм. Манай улсын 170 гаруй мянган иргэд дэлхийн 87 улсад оршин сууж ажиллаж амьдардаг. Хэлийн чанд дахь монголчуудын эрх ашигыг хамгаалах, тэдэнд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа дэлхийн монголчууд хоёр зорилттой хөтөлбөрийн хүрээнд монгол хэлний соёлыг түгээх, их хэл, өв соёл, зан заншлаа хадгалахад туслах талаар хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар гадаад харилцааны сайд Бацэцэг товч мэдээллийг өгсөн юм. Энэ туслах сангийн зарцуулалт бол үндсэндээ хэлийн чандад маш хүнд байдалд орсон, гэмт хэргийн золиос болсон, за нас барсан иргэдийн цогцыг чандарлах болон эх оронд нь тээвэрлэх гэх мэт за мөн хүнд өвчтэй тусламж дэмжлэггүй иргэдэд туслах ийм зориулттай гэдгийг бас хэлмээр байна. За бид нар энэ иргэдэд туслах сангийн туслах зорилгоор за 2020 онд 432 иргэнд 360 сая төгрөг, за 2020 онд өнөөдөр бас иргэдэд туслах сангийн хурал болсон. За ингээд нийтдээ 21 онд он гарснаас хойш 78 иргэнд 139 сая төгрөгийн дэмжлэгийг бас үзүүлээд байна. За монголчууд маань дэлхийн 87 улсад оршин сууж байгаа 170 гаруй мянган иргэдийг төлөөлж өөрснийхөө санаачлагаар эвлэлтэнд нэгдэж олон төрлийн бус байгууллага холбоотуудыг байгуулсан байдаг. За ингээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За бид нар бас энэ иргэдийн төлөөлөл төрийн бас байгууллагуудын
төлөөлөлтөй бас гадаад харилцааны яам нэлээд нягт холбоотой ажиллаж одоо хамгийн сүүлд бас энэ яамныхаа байранд бас өрөө гаргаж өгсөн байгаа. За иргэдийнхаа дуу хоолойг сонсох чиглэлээр бид нар шинэ веб хуудсан дээрээ бас иргэдтэй хамтарч ажиллах булан асуулт хариултын булан байгуулсан. Маш их асуулт хариултууд ирдэг. Биднийг бас 7 хоног болгон бас тоймолж хариулж нэлээд уялдаатай ажиллаж байгааг бас тэмдэглээ хэлье. За монголчууд маань хэлний чандад хэрхэн аж дүр суугаад хэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээлийг шийдэх талаар харилцсан одоо нээлттэй ярилцаж бас гарц гаргалгаа шийдэлд хүрэх үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа. Иргэд вакцин татаавах ажлыг амжилттай зохион байгуулж, 2 тонн вакцинд иргэдэн хамруулж дархлаажуултыг эрчимтэй хийж байгаад талархлаа илэрхийлэхийн хамт төр засгийн шийдвэр, улс орны хөгжлийн асуудал, эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ. За юуны төрөнд энэ уулзалтыг зохион байгуулж байгаад баярлалаа. Ерөнхий сайдтай бас баярлалаа. Аялал жуулчлалын хөгжүүлэх ажлыг эхлүүлээд явуулж байгаад бас баяр хүргэе. Төмөр замын ажлыг шийдэж чадсанд бас талархаж байна. Тэгээ 6 сарын 1-ээс хилээ нэг болсонд бас талархаж байна. Монгол улсынхаа иргэдийг бүрэн дархлаажуулалтанд хамруулах ажлыг маш яралтай хийсэнд бас талархаж байгаа илэрхийлье. Ерөнхий сайд, гадаад агийн сайдад цаг зав гаргасан бас баярлалаа. Цахим экспортын цогт бодлого явуулбал манай залуучууд дэлхийн зах зээл дээр гарах оюуны чадхтай гэж бас боддгийн. Цахим экспорт хийдэг компаниудын жишээлбэл татварын хөнгөлөлт байх, сорбор байгуулах ч юм уу, гадаадд байгаа энэ чиглийн монголчууд байна бас төсөл олж өгөх. Ерөнхийдөө болохоор хамгийн түрүүнд цар тахлын хүрээд бэлдээ одоо цаг үеийг одоо хүн цаг үеийг амжилттай туулж ард иргэдийн вакцинаар бүрэн хангаж байгаа Монгол Улсын засгийн газартаа талархал илэрхийлмээр байна. За яг одоо Солонгос яг одоо цар тахлын үед ямар хүн нөхцөл байдалтай байгаа гэхээр Солонгос улс яг одоо 20 насны эсвэл 30-аас 40 насны иргэдэд хараахан одоо вакцин жуулалтыг хамрагдах боломж олцоогоор арай дутмаг байгаа. Өөрөөр хэлбэл одоогоор 20 настай яг оюутан минийхэн одоо вакцин хийх боломж нь 7 сар эсэх юм бол 8 сарын үеэр бий болох магадлалтай байгаа. За тэгээд яг одоо гадаадд сууж байгаа ялангуяа Солонгос сууж байгаа монголчуудын энэ хүрээнд одоо их орн руугаа буцаж одоо вакцин хийх хүсэлттэй хүмүүс маш олон байгаа. Ерөнхий сайд оюун эрдэнэ гадаад улс орнуудад вакцинжуулалт хангалтгүй, иргэдэн хамруулж чадахгүй байгаа. Эх орондоо ирэхэд вакцинд хамрагдсан байх шаардлагагүй. Эх орондоо ирээд вакцинд хамрагдах боломжтой, вакцины нөөц боломжтой байгаа гэдгийг энэ үеэр онцолсон юм а. Гадаадд байгаа 7397 иргэд санал өгөхөөр бүртгүүлжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт эх сарын 9-ний өдөр болно. Хэлийн чандад оршин суугаа сонгуулийн насны иргэд өнгөрсөн 4-р сарын 20-ноос 5-р сарын 9-ны хүртэл ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлж дууссан. Дэлхийн 30 оронд байрладаг дипломат төлөөлөгчийн 45 газарт бүртгэлийн үйл ажиллагаа явагдсан бөгөөд бүгд найрамдах Солонгос улс, Япон, Америк, Австрали зэрэг улсад хамгийн олон сонгогч бүртгүүлсэн бол зарим улсад 10 хүрэхгүй сонгогч бүртгүүлээд байна. Бид хуулийн дагуу 4 сарын 20-наас эхлүүлээд 5 сарын 9-ний өдрийг дуустал Хэлийн чандд байгаа 45 дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулж сонгогчдын бүртгэл хийсэн. Энэ удаагийн бүртгэлд нийтдээ 31 улсад байгаа 44 дипломат төлөөлөгчийн газар 7398 сонгогч бүртгүүлээд байна. Нэг газар бүртгэл явагдаагүй. Тэр нь бол бүгд найрамд гарчсан Солонгос ард улс. Учир нь тухайн улс нь бүх хөдөлгөөнийг хаасан байгаа. Тийшээ хүн очиж болохгүй байгаа. Тэндээс хүн гарах юм бол буцаад орж болохгүй. Шуудан харилцаа, зам тээвэр ямар нэг бүх юм хаасан баг. Бид сонгуулийн ерөнхий хороо, улсын бүртгэлийн ерөнхий хороотой хамтраад бид сонгуулийн бүртгэлийн хугацаанд цахимаар болон сонин хэвлэлээр радио телевизээр бүртгэлээ сурчилж иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан. Мэдээж бол гадаадд байгаа иргэдээ сонгуульд бүртгүүлсэн иргэдтэй харьцуулах юм бол мэдээж тоо нь бол асар их зөрүүтэй байгаа. Гэхдээ энэ бол мэдээж учир шалтгаантай. Одоо та бүхэн түрүүн сонссон байх 100 гаруй улс хилээ ямар нэг байдлаар хаасан байгаа мөн дотроо хөл хорой тогтоосон зэрэгээс шалтгаалаад бүртгэл бага байсан бахаа гэж бодож байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн иргэд 5 дугаар сарын 30-31-нд тухайн орон нутгийн цагаар өглөөний 7 цагаас оройн 22 цагийн хооронд
тухайн дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж саналаа өгөх юм байна. Гадаадд байгаа иргэдийн өгсөн саналыг битүүмжлэн эх сарын 31-ний оройн 22 цагаас хойш дипломат шуудангаар дамжуулан сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Түүнийг Монгол улсад ерөнхийлөгчийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу 6 дугаар сарын 9-ний 22 цаг хүртэл битүүмжилж Монгол улсад санал авах ажиллагаа дууснаас хойш сонгуулийн ерөнхий хорооны байран дээр тоолох ажиллагааг зохион байгуулгажээ. Харин цар тахлын улмаас тусгаарлагдсан болон эмчлүүлж буй иргэдийн саналыг зөөврийн хайрцаар авах ажлыг халдвар хамгааллын өндөр дэглэм баримталж эх сарын 8-ны өдөр өглөө 9 цагаас оройн 20 цагийн хооронд зохион байгуулах юм байна. Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндэсний хорооны 6 дугаар хуралдаан болов. Дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий үндэсний хорооны 6 дугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр гадаад харилцааны яамд болов. Энэ удаагийн хуралдаанаар Монгол улсад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хөгжлийн түнш байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэл болон холбооны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Монголын худалдааг дэмжих төсөл, мөн Азийн хөгжлийн банкны хэлийн үйлчлэгийг сайжруулах бүс нутгийн төслийн явц үр дүнгийн талаарх танилцуулгыг оролцогчдод танилцуулав. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг амлалт худалдааг хөнгөвчлөх 2018-аас 22 оны үндэсний хөтөд зурагт заасны дагуу Монгол улс 2021 оны хувьд хэлэлцээрийн 9 заалтын хэрэгжилтийг хангаж дэлхийн худалдааны байгууллагт мэдэгдэх ёстой. Хоёрдугаарт нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн баг хуралтай хамтран худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадварыг бэхжүүлэх хөтөлбөрийг 3 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл үндэсний хорооны гишүүн байгууллагууд мөн худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш нар нийт 5 удаагийн сургалтанд хамрагдаад байна. Сургалт 7 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвөөс Монголын тээвэр зуучлагтын нэгдсэн холбоо мөн тээвэр зууч логистикийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ салбарт тулгарч шийдэл хүлээж буй асуудлыг тодорхойлов. Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны хуралдаанаар энэ мэдээллийг сонсож гишүүн байгууллагуудын төвшөнд зохицуулалт хийх, шийдвэрлэх асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллахаар тогтов. Гадаад харилцааны сайд Бат-цэцэг Орос улбаны улсад айлчлана. Гадаад харилцааны сайд Бат-цэцэг Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Лавровын урилгаар энэ оны 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Орос улбаны улсад айлчлал хийж Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсноо. Айлчлалын хүрээнд гадаад харилцааны сайд Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Лавровтой хэлэлцээ хийж хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал бодлоо солилцох юм. Мөн Монгол улс Орос улбаны улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзалтыг энхийг сахиулах ажиллагаанд явсан анхны эмэгтэйг шагналаа. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад элсний 60 жил болон нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол улсын зэвсэг түвшнээс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд явсан анхны эмэгтэй цэргийн албагч зэвсэг түвшний жанжин штабын цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа ням жаргалыг гадаад харилцааны сайд Бат-цэцэг хүлээн авч уулзаж зэвсэг түвшний цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх олон улсын тавцанд Монгол улсын гадаад харилцаа болон зэвсэг түвшний нэр хүнд байр суурийг бэхжүүлэхэд бодиттой хувь нэмрээ оруулсныг нь өндрөөрнөлж гадаад харилцааны яамны хүндэд жуух бичгээр шагналаа. Гадаад харилцааны сайд Бат-цэцэг бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Зафер Атешиг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд хөдөө аж ахуй, түүний дотор арьсшир боловсруулах, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүс зэрэг харилцан сонирхсон салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Хэлийн чандад байгаа Монгол улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжид хурал энэ сарын 28-ны өдөр боллоо. Хурлаар хэлийн чандад нас барсан 7 иргэний шарилыг эх ордонд ирүүлэх, төлбөрийн чадваргүй 6 иргэнийг яаралтай амжилгааны зардалд дэмжлэг авах. Цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон бүгд найрамдах Солонгос улс, Турк, Малайз, Унгар, Япон, Польш, Орос улбаны улс, Их Британи зэрэг улсад байгаа 53 иргэнийг нутаг буцаах, тэдгээрийг тусгаарлах байр болон тээврийн зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэж 86.3 сая төгрөгийг зарцуулах шийдвэр гаргалаа. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх хоёр ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Улаанбаатар хотноо ирсэн Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын сонгуул ажиглах тусгай багийн тэргүүн хатагтай Лолита Чиганы тэргүүтэй сонгуулийн ажиглагчдыг хүлээн авч уулзав. Монгол-Орос хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан Азийн авто цамын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах 3 талын хамтарсан хорооны 2 дугаар хурал энэ сарын 25-ны өдөр боллоо.
харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав. Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол улс болон бүгд найрамдах Перу улсын хоорондын хэлэлцээрийг энэ сарын 26-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулав. Энэхүү хэлэлцээрийг хоёр тал дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болгох шаардлагыг хангасны дараагаар хоёр улсын энгийн паспорт эзэмшигч иргэд эр хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдүүлнэ. Гадаад харилцааны дэд сайд мөнхчин элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Канада улсын элчин сайд хатагтай Кэтрин Эвков улс хоорондын харилцаанд дур зоргоор албадан саатуулах, баримтлах арга хэмжээг ашиглахын эсрэг тунхаглалын талаар танилцуулж, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Гадаад харилцааны дэд сайд мөнхчин бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав. Дэд сайд мөнхчин бүгд найрамдах Польш улсын засгийн газар элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо дахин нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтойг тэмдэглээд гадаад харилцааны яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлв. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногт иргэн болцъя.